Дэлхийн хөл өмгийн тод ододын амьдрал хөшгөний цаадах эдрээ хэний талаар юу гэж ярьсан сонин хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гариг бүр. As the temperature soars and the humidity rises, bodies will weaken, performances will suffer. Only those who know how to beat the conditions will rule. Сайн байцгаана уу хөл өмг сонирхчдоо та бүхэндээ энэ сайхан үчи мэндийг хүргэе. Ингээд SBS ажлын та бүхэндээ хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаараа үзүүлэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч амгалан болон тайлбарлагч Балжин нэмнаар сууж байна. Балж ахтай энэ өдрийн мэндийг хүргэе. Аавчдээ ч гэсэн өөрт чинь энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хоёр бол Стивен Жорж Жерард хэмээх энэ цагийн агуу хөл өмгчний төгсгөлийн он жилүүд ямар байсан байдлаар бол ярилцаж суугаа. Тэгээд олон хүчин зүйл бол нөлөөсөн гэдгийг манай Балжаах та бүхэндээ өмнөх 3 дугаараар бол хүргэсэн. За өмнөх 3 дугаарт бол ерөөхдөө дасгалжуулагч нарыг онцоллоо, Жерардын улаан хуудсыг онцоллоо. Тэгээд ер нь бол одоо яг сүүлийн жилийн тэр гэрээ Ливерпулийн одоо боссуудтай уулзсан тэр асуудлуудыг бол тус тусаас онцоллоо. Өнөөдөр бид хоёр бол шилжилт хөдөлгөөн болох байсан бол яах байсан бэ гэж яриад байгаа тийм. За тэгээд хэрвээ гэдэг үг бол хөл өмгт байдаггүй. Гэхдээ хэрвээ гэдэг үгийг хөгжөө нэмэгч нар бие биендээ тавьж иж анги тэр үг байшаар ирсэн амттай болсон. Тэдний оронд бол. За Балжаахаас нэг юм асууя. Яг шилжилт хөдөлгөөнөөс эхлэхээс өмнө аль багт Жерардыг харахыг юу н хамгийн их хүсч байв энэ он жилүүдэд. Жерардтай хамгийн анх бол 2006 оны дэлхийн аваргаар танилцсан түүхтэй юу? Тэрнээс арай өмнө үү? 2001 онд UEFA-гийн цомог төлөвлөхөд Оросууд дамжуулаад тэр чи Герард гэж үзчихийлгүй яах вэ? 2001 оноос хойш. Юу Оросын тайлбарлагч нар Герард л гэдэг юм шиг. 2001 онд тэр Испанийн Алавес багтай 5-4 харьцаад байгаа цомын финалд очсон. Тэгэхэд 3 дахь гол энэ Герард. Герард ховил Герард юм чи тэ? Герард. Лампардыг анх гарч ирж байхад нь Андрес Лимпар гэдгийг наадах чинь энэ Оросууд худлаа яриад байна гэсэн сумс. Тэгсэн Лимпар нь тустай. За аль багт байсан бол Жерардыг чимээ одоо Жерардыг энэ өнгийн өмсгөлөөс өөр Юнайтед, Манчестер Юнайтед уу? За яалаа гэж тий. Өөр ямар ч яриад. Тийм үү? За одоо тэгвэл үндэслээ та яриад байгаа. Яагаад Юнайтед гэж бодож байна? Фергюсон Жерардын ардаас яаж хөдөлтөж юм? За. Гари Невил бол ерөөсө Фергюсны ерөөсө туршуул байсан. Шигшээгийн цугларалтанд эрэхтэй Стивен Жерард бол анх бол ерөөсө шигшээ өгöd очихдоо бол улаанчдгэрүүдийг үзэн ядах хүмүүжлэр хүмүүжигчгсэн очсон. Яваад очсон чи юу вэ? Фердинанд Сколз, Хэммин энэ төр чин тэгэл Гари Невил, Бекхэм тэр бол ерөөсө шүү дээ. Янзын гоё залуучууд байсан. Айгуу гоё харьцаад тогтсон. Тэнгүүт тэр үзэн ядалт нь бол ерөөсө хүндлэл болж хувирсан. Тэгэл Гари Невил эрэнгүүтээ Гари Невил ирэл ярьд юм байна л да. Ферги чамд тэгж хэлүүлж илээ түрүүний тоглолтын дээр чи ингэсэн тэгсэн. Тэгээ Ферги чамааг бол байн хардаг. Манайхаа одоо ингэж байгаа тэгж байгаа энэ төр гэд чи манад ирчээ штэ юундаа дургуучаад байгаа юм даа энэ төр гэд Гари Невил бол ерөөсө байн тэгдэг гинэ. Тэгэл Ферги нэг удаа тэр 2000 оны дундуур нэг ярилцлаганд Английн хөл өмгийн хамгийн нөлөө өгөх тоглогч бол Стивен Жерард юм аа гэж бол одоо хэлжсэн гин. За тэгжсэн сая нодлон уржин 13 онд номоо гаргахтаа Жерард бол одоо тийм мундаг топ од бишээ гэж бол одоо бичсэн гин. Тэр хоёрыг хоёулангийн бичсэн байлээ. Нэгэн цаг үед миний араас Английн топ хөл өмгөгч бол нөлөө өгөх тоглогч бол Жерардаа гэж араас хөөцөлдөжсэн хүн багт нь очоогүй болохоор гэх нь хаашийн зүгээр энэ миний нэмэлт үг л дээ. Тэгээд сүүлдээ тэгээ нэг карьерийнхаа төгсгөлд нэг ном гаргахтаа тэр дээр намайг их одвшлэгсэн байлээ. Ямар учиртай юм бэ хэмэдгүй. Тэгэхээр нэг тим юм бол өчсөн байлээ л дээ. Тэгээд энэ дээр яг уншсан хүний хувьд нэрээ тиймдээ гэж уулга алтмаар
нэг өгүүлбэр байгаа. Бүр ном ёсоор. Та нар бодоод үз. Би талбайн төгсгт Scholes, Roy Keane хоёртой зогссон заа юу. Баруун жигүүрт Beckham, зүүн жигүүрт Giggs, урд Ruud van Nistelrooy байхад биднийг хэн хаах юм бэ? Тэр үнэн бицтэй. Үнэн. Энэ аваагүйгээд хэл аманд ороод байгаа энэ сомуудыг чинь би шүү дээ. Гэрээр овоолоо тавьчих байсан шүү дээ гэж. Ийм ухааны юм. Энийг уншсан хүн нэрээ тиймдээ гэж шүү дээ. Уулга алтахаар байгаа байхгүй. Тийм байна. Миний дэргэд тэгэхэд эднэр байсан юм уу да ямар. Би Ливерпулд баг цом авсан байж болно. Аргагүй шүү дээ. Та нар Пол Сколз, Рой Кин хоёрыг тэгвэл Ливерпулд аваад бид нар хідэн цом авахгүй байсан. Тэр үед Манчестер хідэн цом авч чадах ч байсан юм уу, гүүч байсан юм уу? Надаас болтгүй маа. Энэ бол багийн бүхэл бүтэн оддуудын ансамбл энэ юунаас болдго юм аа. Би хэрвээ улаан чөтгөрийн бүрэлдэхүүнд очсон бол гэж байгаа. Амар хэлсэн байгаа. Би урд нь миний ард Scholes, Keane хоёр, баруун жигүүрт Beckham, зүүн жигүүрт Giggs маань, урд Ruud van Nistelrooy байхад бид нар аврагуудын лигд хэд төрүүлэхийг таашгүй. Үнэн л дээ. Үнэхээр үнэн. Би тэгж л бод. Би урд нь Gerrard-ыг би өөр багт байгаагаар төсөөлдөггүй гэсэн. Би энийг уншаад нэр Giggs ирээд гууж яхад нь ингэж энэ Brendan Rodgers-ийн юмд ингэж худлаа чихэн дээрээ цэцэг ургуулж ингээд Америк руу явж байсан бол тэнд баахан сомыг авч өгөөд бүхэн Английн тэргүүл домог юм чин тэгээд ингэсэл гэж л өөрийн ирэхгүй бодсон л доо. Тэгээд одоо яах. Ер нь тэгээд Gerrard-ийн номыг уншаад ярина гэхээр одоо баяр баясгал төрүүлэхээс илүүгээр баг сэтгэл нэг л сонирн болгочтой шүү дээ. Ер нь тэр Gerrard-ийн бестселлерыг уншсан өдөр ингээд ярьсны дараа энэ төр бол нэг гинхэн санаа алдах энэ төр жишээний энэ чинь бодлоос гарахгүй байгаа юм чинь. Тэгээд Gerrard бол цааш нь үргэлжлүүлээ ярих. Gerrard бол Ливерпул бас нэг орон тооны бус ажил хийдэг байсан. Тэр нь оддуудыг өөрийн талдаа урвуулах, ухуулан синхруулэг хийх тийм ажил хийдэг байсан. Gerrard-тай Ливерпулд ирэх гэж байгаа том зэрэглэлийн тоглогч нар хэрвээ байх юм бол тэд нар бүгд Gerrard-тай ярьдаг байсан. За ингээд үжил Luis Suarez энэ саяхан Ливерпулийн Luis Suarez явахдаа Gerrard-аас Coutinho-г харж яваарай гэж гуйсан гинлээ энэ төр гэдэг нэг шуугаад байна лээ. За. Тийм тэр нь үнний ортой юм. За. Luis Suarez хамгийн сүүлд Melwood-ээс ирж юмаа зөөж авч явахдаа тэр чи урд жил нь Арсенал явах гэж байхад нь Gerrard үлдээчдэг штэ хэрэггүй чи дараа жил яв гэд. Яг хамгийн сүүлд юмаа авахдаа за Stevie Coutinho-г харж яваарай тий. Coutinho-д анхаарал тавиарай. Coutinho-г чамд бараг даалгаж үлдээлээ шүү. Бүх Латин Америкийн тоглогч нар бүгдээрээ Coutinho-д хайртай юм байна л да. Тэгээд Gerrard за тэгэлгүй яах уу гэж хэлчихэд явсныхын араар бодсон байгаа. Явсныхнаар би яаж над Coutinho гэж харах юм бэ те. Наадах чинь одоо ингээ ганц хоёрхан жил тоглоод одуулаа явчих. Ливерпулийн фанатууд бүр түлхүүр тоглогч болоосоо манай лидер болоосоо гэж хүсэж байгаа. Наа чи угаасаа авьяастай юм чи од болчихно. Латин Америкчуудын ганц мөрөөдөл нь Реал Барса хоёр байдсан байна л та. Ерөөсө бүр тусанд нь шиг гэж. Нөгөө баг багтан тэр нутагт нь Бразилийн SPS сувгаар Испани Ла Лиг гардыг бэлгүү бодвол нөгөө Ла Лигийг үзээд өсөөд хүмүүжчихсэн. Ерөөсө Барса Реалын бодвол асуудалгүй зарагдчихэдэг. Бүх одууд л одоо тийшээ явдаг яг үнэ. Тэгээ бүх өөрийнх нь үзчихсэн том одууд тийшээ явд тоглодог. Тэгсэн Gerrard гэсэн юм. Би яаж дийлэх юм бэ? Мэдээж одоо тэр хоёр баахан мөнгө шидэн тэгэл энэ нь яваадаг шүү дээ. Luis Suarez яал дими юм надад захих. Зүгээр яг тэр бас нэг тийм төрлийн үг гэж боддог тий. Намайг нэг жил торгоосон шигэ. Coutinho-г бас нэг хэрэгтэй газар торгоогоор ухааны. Магадгүй. Ийм ажил хийдэг юм байна цаадах чинь. Тэгээд бас нэг ийм залуу оддуудыг халамжлан хүмүүжүүлэхин зэрэгцээгээр өөр бас нэг хаашаа явах нь мэддэхгүй байгаа оддуудыг дуудаж авчрахад ухуулан синхруулэг хийд юм байна. 2013 оны 100 William Анжигаас Оросын холбооны улсаас явахаар болох нь тодорхой болж байна. За. Тоттенхэмтэй нэр холбогдоод онгууд Ливерпулийн удирдлагууд сандраад Gerrard-ыг дуудчихтэй.
Ороод ирэнгүүт за задах руугаа чи нэг дангид сайхан мессеж өчээд. Чи ч одоо мессеж их өчтөг хүн. Жерард бол ерөөсөө тэр муухай хахир хүүтэн дуудлагыг бол үзэн яддаг гэж байна. Дам мессежээр харсан. Чи одоо нэг залангууд салгаад мессежээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Зүгөө яг Жерард ер нэг солио байж. Ууралчаад ууралтай байхгүй. Залангаар уцаа авахгүй мессежээд байдаг. Тэгээ баян Катарын өглөөр үгүй гэдэг тий. тэгээд хоёр бол Жерардтай бид гурав бол нийлэхгүй л юм байна. мессеж цаг алж байгаа шууд залгая л та гэдэг. Тэгсэн Жерард Вилен руу мессеж өчгөн. Уулзсан учрыг манай хол ерөөсөө ийм арбан баялаг түүх намтартай агуу байгаа. Одоо гэмээр яах гээд байгаа юм бэ? Яг Жерардыг залгасныхын дараа Вилен уг нь нааштай байсан гин. Жерардд их гордлого төрүүлээ. Жерард бараг Роджерс руу уулзтаад ер нь одоо гайгүй шүү ер нь овоо ярьчлаа энэ төр гэдэг ингэсэн юм байна. Тэгсэн чинь юу яагаад Челсигийнхаа авч холбогдчих. Челси холбогдохороо нөгөө Жерард чинь бол нэг хөрөнгийн мэдлгүй хүн нэг холбогдох нэг өөр хэрэг заа юу. Абрагийн яг доотлын хүн холбогдох нэг өөр шүү дээ тий. Тэнгүүт дорн тархин рүү. Дараа нь эргээд мессеж өчөөд тэгсэн чинь ариун мессеж ирж байна. Уучлаарай. Намайг тоосонд амар их баярлалаа тий. Над чиг муу өрт орохоо танай багт очие гэвээс. Аваргуудын лигд төрүүлэх зорилготой юм аа би. Тийм учраас би Челсиг дагахаар шийдлээ. Ёстой надтай холбогдсон ёстой баярлалаа. Нэр төрийн хэрэг байлаа. Нэр төрийн хэрэг. Тэгээд та над руу мессеж таны мессежийг 100-аас хадгалж явъя. Тэгээд дуусаа. Яан гэсэн чинь 2014 оны дэлхийн аваргын дараа дахиад Ливерпулийнхэн Жерардд хандаж гинэ. Цаан ч нөөш Баер Мюнхнээс дэлхийн аварга болцсон Тони Кросс иш тийш явах гээд. За. Кроссыг болоод. Тэгээ эдний нэг өгж байгаа мөнгө нь айгүй нэг хөгийн юм хилдэг юм байгаад чи нэг тэдж багтааж яриарэ энэ төр гээд нэг наран тулаас юм авах гэж байгаа юм шиг. Чи нэг тэгэл болж байгаа. Уг нь бол одоо энэ Реал Мадрид, Челси, Барса гэсэн багуудын чинь дасгалжуулагч нарын тухайн тоглогч руугаа мессеж бичиж яриад байгаа шүү дээ. Роджерс зэндэн өрөхгүй. Тэгээд одоо ганц нүүрсээрээ ганц фейс одоо Жерард биш Жерард руу хамаг юм бодлохгээд. Тэгсэн чинь Жерардаараа хамгийн гол нь Жерард ч бас тэрэн дээр хүн юм болохоор бас тэрхэн ажилт юм байна л та. Мэдсэн ингэ. Дэлхийн аваргад төрүүлсэн тий. Тэгээ Баерн Мюнхнээс явж байгаа Тони Кросс миний үгэнд одоо таны яриагаар бол орлоо юу. Тэгээ Тони Кросс руугаа нэг мессеж биччихээ. За одоо бичсэн. Бичгээс яах вэ? Ингээс чамаг ирвэл бид нар өстой баяртай өгдөг болно нэ дээрээ өстой хангалт юм уу найдвартай энэ гэсэн байлгүй дээ. Тэгсэн чинь Тони Кроссоос амар илдэг хариулсан. Реал Мадрид дөнгөж аваргуудын лиг дөрүүлчээ үйжсэн. Тийм биз дээ. Уушлаарай. Жерарда чамтай зэрэгцэж нэгэн талбай дээр тоглоно гэдэг бол үнэхээр өстой нэр төрийн хэрэгээ. Тааж найз нь Реал Мадридтай аман тохироо хийчлээ. Баяртай. Сүүлд баг өдөмгийнхаа ногоон талбай дээр шударгаар үзье та барида гэсэн юм байлгүй. За ингэж. За ингэж сүүлийн 2 жилийн юу бол бүтлгүй болсон. Тэгээд манай хүн тэр номон дээр тэгээд юу яаж илээ л дээ. Өөрийнхөө намайг тэр ингэдэг байсан гэдэг гэдгээ бичиж эхэлсэн. Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гарыг бүр. За Жозе Моурины 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл бол араас нь бол хөөцөлдсөн. Интерийг 10 онд аваргуудын лигд төрүүлүүлж байхдаа хүртэл Интерийн Жозе Моуриныгийн урлаг тасрахгүй байна гэж нөгөө бие төлөөлөгч Струан бол одоо Жерардд хэлж исэн. Реал Мадридэд байхдаа хүртэл Жерард хэрвээ өөрөө зөвшөөрөх юм бол би Жерардыг тоглуулахдаа бол дуртай байх болно гэдгээ Моуриньо бол Реал Мадридэд мэдгдсэн. Тэгэхээр 2005 оноос хойш хэрвээ би 2005 онд гуугаад байхад би яваад очсон байсан бол тийм ээ. Жозе Моуриньо юу яах вэ? Би тэнд орой очичоод баг болгоноор нь дагаж явдггүй маа гэхэд зүгээр Челсид үлдсэн байсан бол тэрнээс хойш Челси өнөөдрийг хүртэл 10 цом авчлаа.
Цомын бүр 10 дугаартай нэртэй устдаа бичсэн байлээ. За. Би тэгэхэд 2хан цомтой сууж байна. Тэ Ливерпулд үлдснээрээ хэрвээ цом хөөсөн бол эн чинь мөнгө хөөсөмч айгүй алдагдaltaй тоглолцсон хүн байхгүй юу? Тий. Цом авч чадаагүй, мөнгө ч авч чадаагүй. Гэхдээ цомоос илүү, мөнгөөс илүү амар нэр хүндээ бол үлдээсэн, нэрээ үлдээсэн. Тэгээд яг тэгж үчингүүтээ ингэсэн байгаа. Мориньо бол нэр үнэхээр 10 онд Италийн Интерт аваргуудын лигэд төрүүлчихэд Мориньог Реал Мадрид руу явахад Интерийн ихэнх хөлбөмбөгчд амар харамсан гашуудсан. Мориньо хөлбөмбөгчдтэйгөө бол аяйгүй гоё харьцдаг. Рафаэл Бенитес бол тийм биш. Хүүтэн хөндий харьцаа гэх юм бол Капелло Бенитес хоёрыг хэрнэ. Халуун дулаан харьцаа гэх юм бол Мориньо, Брендон Рожерс хоёр бол одоо байж байна. Тэгээ Мориньо бол ерөөсө хожлын төлөө бол ерөөсө чадах бүхнээ хийдэг. Сэтгүүлчтэй муудалцдаг, нөгөө багийнхтайгаа ам ихээр байлддаг. Тэгээ чаддаг тэрийг. Сэтгүүлчдийг чандын дарж чаддаг, ам их сайн хийдэг. Өөрсдийнхөө тоглогчдыг бол зоригжуулж одоо яваач чаддаг юм Мориньо. Мориньо тоглогчтойгоо бол янз юм байдаг. Тийм учраас 10 онд Интерт олон тоглогч нар Мориньогийн төлөө өгөхөөс уцахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Челсигийн тоглогч нар. Тэгэхээс ч өөр аргагүй. Энэ хүн багтаа бол ийм гоё уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Би Лондонгийн Челси гэдэг байгаа нь Лондон хотод амьдрах гээд байгаа юм биш. Цэнхэр өмсгөл өмсөх гээд байгаа юм биш. Би энэ хүний удирдлаганд ор нэг ч гэсэн тоглолтод орж үзэх юмсан гэсэндээ би тэгээд байгаа юм. Энэ бол ерөөсө бүтээгүй нэг харамсаж явдаг юм. Ингээд дуусах байсан юм бол явцдаг өөж гэж бодоод байгаа байхгүй. Тийм бол тий. Тэрийг бол ил бичээгүй байгаа. Тийм ч одоо 15 оны яг нэг сараас эхлээл номоо бичиж эхэлж байгаа учраас яг одоо харамслуудаа л ээж дараагаар нь бичиж байгаа юм л да тий. Тэгээд ингэсэн байлаа. Нөгөө нэг 3 сарын 29-нд нэг юу болдог штэ. Нэг Карагер энэ хоёр ч нэг хэдэн найзуудаа цуглуулад нэг хандивын тоглолт хийсэн штэ тий. Тэгсэн чинь Жон Терри нөгөө өргөдөж ирдэм бэ штэ тэр тоглолтод тийм ээ. Хоёр нөгөө Карагерхийн Жерард хоёр зогсож жагаад тэгээ нөгөө багуудаа өөрийнхөө тоглогчдыг ингээд аягүй хөөрхөн зургуудаар ингээд сонгоод тэгээд багийнхаа багуудаа бүрдүүлээ тоглогчдоо ураад авчирч ирсэн. Бүх оддууд ирсэн штэ. За тэрэн дээр Жон Терри эрэхтэй хоосон ирээгүй гэж байна. Аа. Жосе Мориньогийн захиат. Оо за. Мориньо компьютероор хүмүүнээр хэлж бол бичвэл принтерлээгүй. Яг өөрийн гараараа бичсэн захиат. Яа. Агуу сайхан амжилтыг хүсэж хүндэтгэж хайрлаж явдгаа илэрхийлсэн. Таашдынх нь амьдралд нөгөө ингээ карьер Ливерпулийн карьер бол дуусч байгаа гэдгийг Мориньо мэдж байгаа шүү дээ чинь. 3 сарын 29-ний тоглолт гэсэн баха нэг аврал болсон тийм тоглолт тий. 22-нд Маньютай тоглоод хөөгдөөд нэг тэрний дараах нь ч юм уу хаашиж юм. Тэгэхэд Мориньогийн тийм гараараа бичсэн захиат. Ярих юм баг. Тэгээд юм дээр гэн тий. Яг үн тэгчээд ингэсэн байгаа. Би нэг юмд бол би амар харамсаж яв. Челсид үлдсэн бол би 10 цом авах байсан. Мориньог дуудахад ирсэн бол. Манчестер Юнайтед очсон бол би хэдэн цом авах байсныг бол та нар бол нэрэ таашгүй. Тийм өвчтөй бүрэлдэхүүн үүсгэх. Би харьцаа болж байгаа таныг нөгөө Scholes Keane хоёртой ингээд хагас дээр зогсно гэдээ ярьсан чинь нөгөө Манчестерыг тухайн юм бүрэлдэхүүнийг бодож байгаа. Тэгээ гарааны 11-ыг гаргачлаа л да сэлгээч. Тэгсэн чинь одоо хийлэхгүй би. За хаалган дээр Ван дер Сар. За. Төвийн хамгаалтанд Рио Фердинанд, Немanja Vidic. Зүүн жигүүрт Патрис Эвра, баруун жигүүрт Гари Невил. Цэвэрлэгээний буюу одоо тулгуурын хагас хамгаалтан дээр Scholes болон Keane, атак мидфилдер буюу довтлох чиглэлийн хагас дээр Steven Gerrard. Тэгээд зүүн жигүүрт нь Giggs, Beckham, урд нь Nistelrooy. Ийм амар бүрэлдэхүүнийг одоо хэн зогсоох вэ? За тэгээд үү шүү дээ. Тэгээд үү шүү дээ. Scholes-ийн оронд Rooney гараад ирж байгаа. За. Gerrard-тай хамт Keane энэ 3. За эсвэл Keane болонгууд Rooney ч юм уу. Scholes хоошоо татаад. Beckham яваад өгөнгөт Cristiano Ronaldo ороод ирж байгаа. Одоо нөгөө Gerrard-ийн он жилүүд шүү дээ. 8 он. 8 онд шүү дээ. Одоо яах юм бэ тэгээд? Харалтай энэ дэр. Арай гүрний чи харалдаггүй зүгээр энэ шигшээ өгöd мөрөгч ш. Бурхан болсон юм. Үнэхээр нэрэ хөдөлмөгийн одоо хамгийн гайхалтай. Үнэн. Наадах чинь хинч бараг төсөөлөөгүй мөрөөдлийн шигшээ. Мөрөөдлийн шигшээ тий. Ерөөсө Премьер Лигийн мөрөөдлийн. Яг үн. Тэгээд ингэсэн байлээ. Одоо нэг харамсалтай юм байна. Өөрийнх нь. Би бол нэрээ үнэндээ Gerrard өөрөө өвчсөн байлээ. Бид нар Gerrard-ыг тэр 2005 онд амар байсан байсан л гэдэг. Тэгсэн чинь миний бол нэрээ үнэхээр яг оргил үе бол 2006, 7, 8, 9 онууд юм байгаамаа. Яг үнэ. Би тэр үед бол өстой үнэн бээр амтагдчихсэн юм аа.
хэрвээ энэ үед те за би Мориньо руу очихоо байг гэхэд Мориньо Ливерпул түрээд ирсэн бол гэж яг нь бодхоо байг гэж бодоход Английн шгшээд Мориньо ирсэн бол юу тэр нэг хідэн самарж идэг юмнуудын оронд бид нар нэрээ хинтээ юм ярих юм бэ. Тэгэл дахиад хэлсэн байгаа байхгүй. Яг байрлалаар нь хэллгүүгээр те шууд ингээл араас нь хөөгөөл ингээл явчихсан чинь Фердинанд Терри хоёр эндээ зогсож чинь тэгэнгүүт чинь талбайн төвд нь Лампард үт хоёр байж гин урд ингээл Рүүни байж гин энэ талд Бекхэм байж гин энэ талд нь Жоко бол байж гин зүүн жигүүрт нь бид нараар бол нэр Мориньо янзын баг хийн штэ бид нар 2006 оны дэлхийн аварга дээр юутай буцах байсан 2008 оны Европын аваргаас юутай буцах байсныг хэн мэдэх юм бэ гэдэг яа нэрээ хөлөмгийн бурхан тэн дээр нэрээ заримдаа бас амар харгас зурх юм. Харин харамсаад байхгүй нэрээ. Асар олон боломж байсан гэдгийг нь одоо бодохоор л нэрээ. Тий, тэр үед бид нар юу ч мэдлэгчгүй, доодогчгүй. Тий. Тэгээд сая бас одоо нөгөө Жерардтай холбоотой сонирхолтой мэдээлэлүүд чи үргэлжлээд байна шүү дээ, тий. Жерард нөгөө нэг камер үнснээс бол Ливерпул цом авдаг үгээд нэг бас ярьж байна. Тэр ерөөсөө бүр камер үзэх муу юу. Гэхдээ миний хувьд бол хамгийн гой селебрэшнүүд нэг. Камертэй санал нийлүүлсэн. Нийлдэггүй. Тэр нэг хүүхэд байхдаа камер үнсчихсэн хүн байна уу? Байхгүй. Цорын ганц. Эхний бөгөөд сүүлчий. Тийм. Тэр гайхалтай. Тийм. Тэгээд тэр нэг очиж тэр Манчестертэй тоглоход камер үнсээд Манчестерт хийн тэр Заналт дайсан гэдэг ингээ хүмүүжсэн хүн чинь тэрнийхээ хаалганд гол хийхэд одоо тэр хамгийн дэлхийн шилдэг селебрэшнийг хийлгүй яах юм бэ? Тийм би бол тэрийг зүгээр нэг камер үнсэсний төлөө. Тэгэхээр чи нөгөө нэг цом үнсч чадаагүй мадаггүй гэдэг. Яг аваргуудын нэг тэр үнсэлтийг оруулж байгаа юм байна шүү дээ. Тэгж ярьж байгаа юм байна тий. Шил үнсэлтэй шил үнсэж байгаа. Нөгөө нэг талбай дээр ингээл гарахад мань үнэ чинь хүртэл 2005 оны Стамбул багийн ахлагч нар хэвлэлийн баг уралд ороход яг цомын дэргэд ордог юм байна л да. Өмнөх номон дээр нь байдаг. Тий, тэгэнгүүт ингээд хэвлэлийн баг урал дээр суусан Италийн Паоло Мальдини 4 өргөцсөн амтнаа орж ирэл тэнд суухад Жерардтай бүр бодчихсон гэсэн. Чи 4 өргөцсөн шүү дээ. Энэ удаа надаа нэг өгчөөчтэйгээд гар ингээл явах гингүүд карагийн хэлчихсэн үг. Цомонд бити хүрээрээ. Цомонд хүрхэл юм бол яг тоглолтын дараа хүрэх хэрхээ алдчихж байгаа шүү. Чи бити зүгээр ингээл очоод бариад авмаар санагдаад исэн гэж байна. Манай үний өөрийнх нь сэтгэхгүй бол тийм штэ. Бараг наан баах үнсэж байгаа маргааш чи минийх болоороо гэж тавьчаал гараа явмаар санагдаж байгаа штэ. За тэгээ хөл өмгчтэй юм бас тийм нэг гой одоо мухар сүсгүүд зөндөл талбай дээр дандаа зүүн хөлөөрөө баруун хөлөө төрүүлж тавьж гарна. Тэгээд зарим догоц олонсож тий нөгөө нэг хөлөө тааруулах гад өсрөөд идэг те. Та ер нь тийм мухар сүсгүүдэд хэрэглэдэг бай болж байгаа. Ялангуяа хөл өмгүүдээр. Би ч ер нь олон ч тийм уншижсэн л баг. Гоо одоо ер нь хүнсгэн яах нэг харин зүгээр 90 оны дэлхийн аварга дээр Мардана сахлаа ахуулахгүй байгаад харин анх л тэр тухай мэдчихсэн. Мардана тэгээд явсаар байгаа хамгийн сүүлд нэг сахалтаа шахуу болоод мөнгөн медаль аваад үйл ялсан шүү дээ. Сахлаа авсан бол тэгээ очихгүй юм билгүй. Тийм бид нар мохор сүсэг байна тийм. Харин тийм. За Жерард ч бас нэг сахалтаагаа нилээх яваад идэг тал бол байгаа шүү. Сахал авах айгүй муу гэж. Тийм гэсэн тийм. Манайхантай адилхан нэг өсч асуулгад сая өдөр муу өдөр гэдэг шиг тэр нэг Европын аварга, дэлхийн аварга гэсэн 3 өнжөөд тоглодог тоглолтууд дээр бол сахалтаагаа л туугаад байгаа шүү дээ. Хожоолоо сахалтаагаа л туугаад. Тийм тэгээд бас зарим нөгөө нэг Монголд болдог тэмцээнүүд чинь нөгөө улсын аварга заалны ч юм уу зарим тоглолтууд чинь 7 хоног болоод 4 өдөр тогтоод ч юм уу дуусчихдээ тохиолдол байдаг шүү дээ. Тэгэнгүүт бас манай багийн зарим хүмүүс хувцаа угаахгүй. Гол оруулчаад тэгж одоо яахгүй гэж хувцандаа юм өрөхгүй гэж бас сүсэг тэгэл. За ингээд энэ удаагийн дугаараа энэ түрээд өндөрлөө. Дараа 7 хоногийн дугаарууд мэдээ сонирхолтой байна гэдэг дамжиггүй. Орчуулгын явц хэр байна? Уншилтын явц бол онц сайн байна. Болж байхдаа одоо 100% A50. Одоо тэгээд юу штэ. Яг өнөөгийн байдлаар бол одоо яг орчуулаад тавьчихсан юм бол алга байна. Тэгэхээр Гари Невл бол сэлгэнд вэж байгаа бэлэн. Анчелотти байж байгаа. Тэгээ Анчелоттиг үссэн Абрамовичтай яаж нуугдаж явж байгаад уулзчихва гэдэг нь гарахгүй байгаа. Тэр нэг өөр хэсгийн төгсгөл дээр л тэр нь байгаа юм шиг. Тэрийг би олохгүй болохоор нөгөө нэг гоё онгод орж ирэхгүй. Яг ингээ нэг зангид тэгэхгүй ингээл гэртээ үйжсэн чинь Абра ороо уцтаад мессеж бичил маргааш өглөө хоёлоо тэнд уулзъя.
талбайн баруун талын Тэрийг л олсон. Тэрийг л би олчууд яг тэр нэг уулзаад ярьсан юм нь бол би мэдээд байгаа. Яг энэ хэсэг бол айгүй сонирх. Тэр талбай марууллаа санагдаж байгаа манай байж яах нэрэ. нэр Тэр таар шилтэй юутай сууж байгаа шүү дээ. нэр дараа утас байдгүйс бидний уулздаг газар төв шуудан талбай хоёр байсан байхгүй та. Тэр оюутан байсан 80 хэдэн он мод чинь хаяа нэг дайралдаад уулзах юм бол за дараагийн бүтэн сайн төв шуудангийн яг урдлын хаалган дээр хамгийн боломжит хөвлбөр төв шуудан талбай. Хотын альч захаас ирсэн хотын төв гэдэг утгаараа Зүг. ойлгосноо. Тэгээд тэр чинь бүр энд ингээд бараг эрдэнэ хэл цаана уулзах уу гэвэл Скотланд дээр л байна шүү дээ. За. Тэгвэл ямар ч байсан Стивен Жорж Жерардаар үргэлжлэх хэсгийг бол цаг хугацаа харуулна. Мөн сэлгээнд бол одоо олон хөлбөмбөгчд дагсаажуулагч нар сууж байгаа учраас манай нэвтрүүлэг үргэлжлэнэ гэдэг нь дамжиггүй маа гэдэг. Ерөөсөө тэр бол гацх юм байх. Гацхан байхгүй. Гэхдээ хамгийн гол нь хамгийн гоёын түүж уншихтаа л одоо миний асуудал байгаа. Түүнээс ихээс төрж исэн үеийг уншаад байх байд. Тий. Тэгээд олон цом өргөжсөнөөс нь илүү хөшгний цаан жоохон юу болсон, ямар яриа явсан бэ гэдгийг л хоёр ухаад байгаа шүү дээ. Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшгний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гариг бүр. За ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна үзэгчтэй. Манай нэвтрүүлэг та бүхэндээ хөл өмгчдийн хөшигний цаадах амьдралыг бол хүүрнэн өгүүлж байгаамаа үзэгчтэй. Ингээд дараа 7 хоногийн баасан гарагт яг энэ цагта эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшигний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гариг бүр.